Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Wheel of Fortune podcast-ийн 11 дахь дугаар та бүхэндээ баг 2-7 оны дараа хүрч ашиг байна. За тэгээд юуны өмнө бид хоёр нөө хувь хувийн ажилтай байгаагаасаа улбалаад хамт подкаст бичих боломжтой юу нэг хомс байлаа. За тэгээд тэрэнд хүлцэл ичиж байна. За тэгээд өнөөдрийн 11 дугаар дугаараас эхлээд бид хоёр хаусууд буюу байшингуудын талаар та бүхэнд ярихад бэлдсэн байгаа. За тэгээд өнөөдрийн эпизодыг бол 1-4 дугаар байшингуудын талаар та бүхэнд ярьж өгөх болно. За тэгээд юуны өмнө хаус буюу байшингуудыг ярьж эхлэхээс өмнө 11-р дугаар гэдэг чинь ер нь бол angel number юм байна. За тэгээд бас өнөөдөр чи 11 юм байна. Бичиж байгаа өдөр байна. 4 сарын 11 юм байна. За тэгээд бас саяхан 4 сарын 8-ны өдөр нөгөө хэртэл тулсан. Манай нар маань хэрцсэн байгаа. За тэгээд энэхүү хэртэлт болохоор зэрэг яг маш тийм тод үзэгдсэн. Тэгээд энэ шиг хэртэлт ерөөхдөө бол 2044 онд дахиж болно гэдгийг жилээ. За тэгээд энэхүү хэртэлт нь болохоор зэрэг яг хувь хүнд нь яг яаж нөлөөлөх вэ гэдгийг ер нь бол одоо ярих гэж байгаа, бидний ярих гэж байгаа байшингаас ер нь бол та бүхэн харах боломжтой. Одоо жишээлбэл нарны хэртэлт нь нэгдүгээр байшин дээр болсон болвол тий тухайн хүний бие махбод гадаад төрөх зан аршин гэх мэт зүйлс одоо өөрчлөгдөн гэсэн. Эсвэл амьдралын ямар нэгэн шин зүйл эхэлж байгаа ч юм тий. Тэгэхээр энэ бүх зүйлсэд өөрчлөлт болно гэсэн үг шүү. Тэгэд бас ингээд нар хэрцэж байгаа үед зарим хүмүүс ингээд гэрэлсэн билээ. Тий. Тэр аяа хөөрхөн бис. Амар гойс. Ингээд зүгээр ингээд нарны хэрслийн зураг мөргийг харах ч гэсэн ер нь бол амар гойсон дээ. Яг нь Монголд 2064 онд болно гэдэг жилээ. Тэгээд тэр үртэл энд байцгаа. Нарны хэрсэлтийн төлөө амьдэрцгаая. Нарны хэрсэлтийн төлөө. Тэгээ эн чинь ерөөсөө нөгөө нэг нар дэлхийн хоёрын дундуур сар орж ирж байна л гэсэн үг шүү дээ. Нарны хэрсэлт чинь. Тий. За 2064 он хүртэл гэрэлхийн төлөө гэж. 64 онд гэрэлхийн төлөө. За энэ яах вэ? За тийм манай одоо уламжлалын хувьд гэх юм бол нар маань хоньны ордон дээр байна. За тэгээ сарны хувьд өхрийн ордон дээр байна. За тэгээд мандалт ордны хувьд болохоор жинхэнэ ордон дээр байна. За тэгээд байшингийнхаа талаар ижиж ярихаас өмнө та бүхэнд ер нь байшингийн талаар ойлголтыг өгөх хэрэгтэй болов гэж бодож байна. За хаусууд буюу одоо тэр байшингууд одоо тоогоор илэрхийлээд байгаа зүйлс байгаа шүү дээ тий. Энэ нь бол яг хүний амьдралын одоо бүх салбаруудыг ер нь илэрхийлдэг. Одоо жишээлбэл ажил мэргэжлийн салбар гэж байдаг тий. Гэр бүлийн салбар гэж байна. Одоо бизнес түншлэл харилцаа холбооны салбар гэж байна гэдэг. Ер нь бол хүний амьдрал маш олон төрлийн салбарууд ер нь тохиолддог. Мөнгөний салбар гэж байна тий. Тэр бүрийг бүхнийг ер нь бол 12 гэр ингээ хувааж ингэж захирдаг гэх юм уу? Тэгээд 12 гэр нь цаана одоо яг 12 орд буюу тэр ордуудаараа захируулдаг. За тэгээд энэ хаус гэдэг зүйлийн талаар одоо тайлбарлах гэж байна. За тэгээд нэгдүгээр байшингаас өвчс эхлэе. За нэгдүгээр байшин ер нь бол ascendant буюу мандалт гэж нэрлэж байгаа. Нэгдүгээр байшин дээр байж байгаа тэр ордыг нь ерөнхийдөө бол rising sign, ascendant sign гэж ер нь хэлээд байгаа. Мандалт орд гэдэг маань нэгдүгээр байшин дээр байсан ордыг илэрхийлнэ. За нэгдүгээр байшин яг өөрөө яг юу илэрхийлдэг юм бэ гэхлээр чамайг өөрийг чинь илэрхийлнэ. Чиний бие махбодыг илэрхийлнэ. Ямарваа нэгэн эхлэлийг илэрхийлнэ. Тэгэхээр төрөлт. Шинэ эхлэл. Аливаа нэг ямар нэгэн зүйлийг ямар нэгэн зүйл эхэлж байгааг нэгдүгээр гэр илэрхийлдэг. За тэгээд яагаад нөгөө нэг мандалт орд амар чухал гээд байдаг вэ гэд бид нар ер нь бол ярьдаг шүү дээ. Тэнгүүд одоо нэгдүгээр гэр дээр ямар орд байгаа буюу мандалт ордны чинь орд ямар байгаа шалтгаалаад үлдсэн бүх 11-р орд нь тэр ордноос шалтгаалдаг. Тийм болохоор яг үлдсэн 11 салбар чинь бүгдээрээ мандалт ордныхоо ямар ордон дээр байгаа шалтгаалал өөр гэсэн үг шүү дээ. Тийм болохоор ер нь бол мандалт ордыг чухалчилж авч үздэг шүү. Тийм тэгээд бас мандалт ордны эсрэг талд нь байгаа орд руу хүн илүү их тэмүүлдэг гэдэг нь шүү дээ. Тэгэхээр яг тэр бол яг
миний 10 жил ч юм уу те жишээн дээр ер нь бол ярих юм бол яг миний crush-ууд ер нь бол дандаа яг миний яг мандалт ордны эсрэг талын орд байсан байлээ. Тэгээд яг ингээд тэрийг ингээд дараа ингээд мэдчихэд амар сонирхолтой гэж ер нь бол бодож исэн. Тэгээ яг та өөрсдийнхөө ascendant буюу одоо rising sign мандалт ордоо мэдээд тэгээ яг crush-ууд чи ямар ордод байсан гэдгийг ингээд бас мэдчихвэл сонирхолтой байлээ. Тэгээ ascendant-ийн эсрэг тал нь descendant гэдэг те. Яг нэгийн эсрэг тал нь 7 буюу яг одоо хамтрагчийн талыг илэрхийлдэг болохоор за тэрийг бол бас 7 дээр бас дэлгэрэнгүй явж магадгүй гэж ярих баха. За нэгдүгээр байшин болохоор зэрэг яг angular houses гэдэг одоо монголоор орчуулах юм бол үндэсгийн байшингуудын нэг гэсэн. Үндэсгийн байшингууд нь ерөөхдөө маш чухал. Яг яагаад чухал вэ гэхлээр хүний амьдралд маш чухал том салбаруудыг илэрхийлдэг. За нэгдүгээр байшин яг өөрөө яг чамааг илэрхийлж байгаа бол дөрөвдүгээр байшин чиний гэр бүлийг илэрхийлнэ. 7-дугаар байшин чиний гэрлэлтийг илэрхийлнэ. 10-дугаар байшин харин чиний карьерийг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ дөрөв болохоор зэрэг амьдралд байдаг хамгийн одоо чухал дөрвөн зүйл шүү дээ тийм. Ер нь ихний дөрөвт бичигдээ л ер нь бол гэр бүл гэдэг чинь маш чухал. Чи өөрөө бас угаасаа чухал. Гэрлэлт гээд явж гин. Тэнгүүдээ бас карьер гээд явж гин тийм. Энэ бүх зүйл ерөөдөө амьдрал хамгийн чухал зүйлс болохоор эднэр нь одоо angular буюу үндэсгийн хаусууд гэсэн үг. Одоо үндэсгийн байшингууд гэсэн үг. За тэгэхээр нэгдүгээр гэр бол маш чухал. Яг өөрийг ч илэрхийлж болохоор чухал гэсэн үг тийм. Хамгийн чухал нь ерөөд бол нэгдүгээр байшин буюу нэгдүгээр гэр гэсэн үг. За тэгээд нэгдүгээр гэр нь болохоор зэрэг яг чиний гадаад төрхийг илэрхийлнэ. Бие махбод тэгээд бас бусд хүмүүстэй анх уулзахад тэр бусд хүмүүс яг чамааг яг хэрхэн хүлээж авч байгааг харуулдаг. Одоо анхны сэтгэл гэсэн үг л тийм. Одоо хүмүүс одоо чамааг энэ нууцлаг хүн байна да ч юм уу гэж бодох юм бол чи ингээд Scorpio буюу хилэнцгийн ордны мандалттай байдаг ч юм уу те. Нэг жишээ хэлвэл ерөөд бол нэг иймэрхүү гэсэн үг. За тэгээд мөн басгүй нэгдүгээр гэр нь яг өөрөө чиний амьдралд хандах хандлагыг илэрхийлдэг. Оптимистик хандах те, готрон гүйцэлтэй хандах гэх мэтчлэн одоо амьдралд хандах хандлагыг мөн басгүй яг ямар нэгэн зүйл эхлүүлж байгаа бол тэрийг яг яаж эхлүүлэхийг чинь илэрхийлдэг. Маш удаан хугацаагаар эхлүүлэх гэж бодож байгаад эхлүүлдэг ч юм уу те. Шууд эхлүүлэх гэж бодчоор шууд эхлүүлдэг. Юм уу те. Тэр бүх зүйлийг ерөөдөө бол илэрхийлдэг. Тэгээд бас хувийн шин чанарыг бас илэрхийлдэг. Одоо identity буюу яг хүний имиж гэж яддаг шүү дээ те. Яг тэрийг бол илэрхийлж байгаа. Зурхаа яг байшингууд болохоор зэрэг яг 6 ордуудтай холбоотой байдаг. За нэгдүгээр хаус гэх юм бол нэгдүгээр гэр гэх юм бол угаасаа нэгдүгээрт байдаг орд буюу одоо нэгдүгээр хамгийн ихний орд буюу хоньны ордтой холбоотой. За хоньны орд нь болохоор зэрэг ангараг гаригаар өдөрдүүлдэг болохоор нэгдүгээр гэр хоньны орд ангараг гариг гэд энэ гурлаа ерөөхдөө бол холбоотой гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээр гэрийн захирагч нь ангараг гариг гэж хэлэхэд ерөөхдөө бол буруудахгүй. За тэгэхээр яг энэ нэгдүгээр гэрт байж байгаа тэр орд нь болохоор зэрэг яг чамаа хин гэж харагдаж байгаа гэр нь илэрхийлж байгаа. Мөн яг өмнөх подкаст дээр хэлсэнчлэн яг чамааг яг гэр бүлийнхэн чинь яг ямар хүн болоосаа гэж хүмүүжээсэ гэж хүсдэг вэ гэдгийг илэрхийлдэг. Тэгээ ер нь зурхай хувьд бол нар чинь таны зан чанар жинхэнэ дүр төрхийг илэрхийлж байгаа бол мандалт орд нь яг л тий анх танилцаагүй хүнтэйг уулзаад тэр хүн та ямар сэтгэл төрүүлсэн тэр хүн таныг яг юу гэж бодоод төрүүлсэн гэдэг ч юм уу тэр зүйлийг илэрхийлж байгаа. Тийм тэгэхээр одоо жишээлбэл охины ордны нартай боловч яг хумхын ордны мандалттай бол яг бусад охины ордны одоо нартай хүмүүс шиг биш илүү юм нэг хачирхалтай сонин итгээд хүн болж харагдана л гэсэн үг л дээ. За тэгээд бас өөрөөр хэлэх юм бол ер нь одоо нийгэмд бусад танихгүй хүмүүст өөрийн чинь зүгдэг одоо маск гэж хэлдэг шүү дээ. Бас одоо ойр дотны хүнтэйг харилцаж байхдаа нэг өөр эсвэл нийгэм тарагдаж байхдаа бас нэг өөр нэг маск зүүж идэг хүмүүс
Тэр маскыг нэгдүгээр гэр бол илэрхийлж байгаа. Тэгээд бас нэгдүгээр гэр нь болохоор зэрэг чиний төрөх үеийн байдлыг илэрхийлдэг. Жишээлбэл одоо материал ордны мандалттай байвал эсвэл яг санчир гараг нэгдүгээр гэр дээр байх юм бол чи одоо ээж чинь нэлээд уншиж байгаад ч юм уу төрүүлсэн байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо энэ дэлхий дээр ирэх гэж нэлээд их утсан л гэсэн үг л дээ. Бас тийм юмар албатай шүү дээ. За тэгээд нэгдүгээр гэр нь болохоор зэрэг жоохон асуудалтай гаригууд байгаад эхлэх юм бол тухайн хүн яг өөрийнх нь амьдрал, өөрийнх нь хяналтаас одоо гадуур байгааг мэдэрч эхэлдэг. Хяналтаас нь гадуур маш тийм одоо зовлонтой. Тимч болохоро яг өөрийнх нь амьдрал, яг өөрийнх нь хүслээр явахгүй хяналтаас нь гадуур байгаа учраас тухайн хүн өөрийнхөө одоо ойр дотны хүмүүсийг хянах тийм хүсэлтэй болж байна. Маш тийм захирангуй. Одоо нэгдүгээр дээр нь ямар гариг байхаа шалтгаалж тэр хүний яг хувь хүний шинж чанарт нь өөр гэсэн үг шүү дээ. Жишээлбэл ангараг гариг нэгдүгээр гэр дээр нь байлаа гэж үзэх юм бол тэр хүн гадна талаасаа ер нь амар эргэжтэйлэх ч юм уу тийм. Амар их хүчтэй. Тийм ер нь л харагдана. Бас өөрөөр урт чирүүнч тийм. Тиймэрхүү төртөртэй харагддаг. Өөрийнхөө талаар ер нь бол шууд илэрхийлж чаддаг ч юм уу. Тиймэрхүү ер нь байх хандлага гэх мэт ер нь байна. Нэгдүгээр гэр дээр байгаа гаригууд одоо чухал гэж сая хэлсэн шүү дээ. За тэгэнгүүт болохоор зэрэг яг AC гэж нэг зүйл байгаа. Тэр нь болохоор зэрэг нөгөө ascendant шүү дээ. Тэгэхээр та бүхэн яг AC гэдэг одоо birth chart-ын дээр байгаа тэр point буюу цэгээ харах юм бол ямар гариг байгааг одоо харчиж болно гэсэн үг. AC-гээс эхлүүлээд 2 дугаар байшин хүртэл байгаа одоо гариг. За яг ингэж харж чадахгүй байх юм бол одоо өмнөх манай төрсөн үсгтээ хэрхэн харах вэ гэдэг одоо бичлэгээр одоо дамжуулаад одоо гаригуудын ард байгаа тоог хараад тэгээ нэг гэж их юм бол ерөөдөө тухайн гариг таны нэгдүгээр байшин дээр байна гэж ер нь үзэж болно. Нэгдүгээр гаригт байгаа гаригуудыг бусдаас нуух боломж байхгүй. Жишээлбэл сар нэгдүгээр гэрт байх юм бол тухайн хүн сэтгэл хөдлөө маш их нуухыг хичээх боловч ерөөсөө нууж чаддаггүй. Яа тэгвэл нэгдүгээр гэр байгалаар тийм. За тэгээд гариг гэр дээр байрлана. Дээрээс нь орд тас гэр дээр байрлаад байгаа шүү дээ тийм. Тэгмэд гаригууд чинь ордон дээр орддоо нийлээд гэрт үзүүлж байгаа нөлөө нь бас өөр байна. Одоо жишээл юм бол жинлүүрийн ордон нэгдүгээр гэр дээрээ байгаа тохиолдолд амьдралд хандах чинь одоо жинлүүрийн ордны шинжээр ч юм уу тийм. Тиймэрхүү байдлаар илэрнэ. Давхар ямар нэгэн гариг нэгдүгээр гэр дээр чинь байгаа тохиолдолд нэгдүгээр гэрт чинь тэр гаригийн яг ямар утга илэрхийлэлтэй байна. Тэр зүйл бас нэгдүгээр гэрт чинь танд өөрт чинь илүү нөлөөлөх хүйц байна гэсэн үг. За одоо болохоор 2 дугаар гэр буюу 2 дугаар байшингийн талаар ярив. За 2 дугаар байшин болохоор ерөнхийдөө одоо бидний яг амьдралын бас чухал салбар гэж хэлж байна доо. За 2 дугаар гэр нь болохоор зэрэг мөнгийг илэрхийлдэг. За эд хөрөнгө, үнэт зүйл, мөнгө одоо possession гэж одоо байдаг шүү дээ тийм. Өмч хөрөнгө possessions тийм өмч хөрөнгийг ерөнхийдөө бол 2 дугаар байшингаас одоо бид нар харж болох нэ. Тэгээд бас нэг талаараа ажил. Тэгтээ яг ажил мэргэжил карьер яг бүр илэрхийлэхгүй. Тэгээд дээрэс нь таны одоо ажлаас олж байгаа орлого. Тэгээд өдөр тутмын хэв маяг буюу одоо daily routines таны одоо амьдралдаа эрхэмлж авдаг үн цэнүүд. За тэгээд материаллык одоо баялаг priorities буюу нөгөө нэг яг нэгдүгürt эрхэмлдэг зүйлс юм уу? Тэр зүйлийг эрхэлдэг. Хамгийн хийсэн бага эрхэмлдэг зүйлс гэсэн үг шүү дээ. Тэгээд habits буюу зуршил. За тэгээд өөрийнх чинь work ethic буюу одоо ажлын ёс зүй гэдэг зүйлс гэх мэт зүйлс илэрхийлдэг нь 2 дугаар байшин байна. За тэгээд 2 дугаар байшин мөн бас өөрийгөө үнэлэх хүнлэмжийг илэрхийлдэг. Өөрийгөө үнэлэх хүнлэмжтэй хүн л ерөөхдөө нэлээ их мөнгө олдог гэсэн тийм яриа байдаг шүү дээ, тий. Хон хүн хэр их өөртөө итгэлтэй байна. Тэр одоо хэмжээгээрээ өөрт боломжуудыг нээдэж шүү дээ, тий. Тэгэхээр ерөөхдөө бол өөрийгөө үнэлэх үнлэмж нь их байх тусам тухайн хүн өөртөө итгэлтэй болоод өөртөө итгэлтэй болсноороо боломжийг нээгээд боломжийг нээснээрээ мөнгийг дуудаж байгаа л гэсэн үг л дээ ерөөхдөө бол. Тэгэхээр яг
нэг зүйлээс үүдээд нөгөө зүйлээс үүдээд өөр зүйл гэсэн. Өөрөө өөртөө хөрөнгө оруулах нь ерөөд бол хамгийн чухал гэдгийг яг 2 дугаар байшин бид нар сануулдаг. 2 дугаар байшин болохоор зэрэг яг 1 дугаар байшин дэмждэг. Тэгэхээр яг чамайг өөрийг чинь дэмждэг гэсэн үг. 2 дугаар байшин чинь ерөөд бол өөрийгөө үнэлэх үнэлэмж, боломж, одоо тэр үн цэн зэрэг зүйл шүү дээ. Тэгэхээр өөрийгөө үнэлж ийж тухайн хүн сайхан амьдрах гэж үзэж болно л гэсэн үг л дээ. За тэгээд 2 дугаар байшин болохоор зэрэг яг дэмжигч байшингуудын нэг. За дэмжигч байшин гэдэг нь болохоор зэрэг яг successor буюу яг англиар гэдээсэн шүү дээ нөгөө 1 4 7 10 дугаар хаус. За тэрдгээр одоо тэр гэрнүүдийн дараагаар гарч ирдэг гэрүүдийг successor буюу дэмжигч байшингууд гэж нэрлэдэг. За дэмжигч байшингууд нь болохоор зэрэг 2 5 8 болон 11 дугаар байшин ордог. За тэгээд яг 2 дугаар байшин 1 дугаар байшингийн яг дараа байдаг болохоор чамайг өөрийг чинь дэмждэг гэсэн үг. Тэгэхээр яг чамайг яг өөрийг чинь өөртөө итгэлээр дэмждэг. Мөнгө санхугаар дэмжинэ. Эргээд бол мөнгө санхугаар дэмжинэ гэж. Одоо эсрэгээр нэгэн эсрэг чинь 7 гэр байгаа шүү дээ. Тэнгүүд яг миний партнер болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд дараагийн гэр нь болохоор 8 шүү дээ. Тэнгүүд хоёрын эсрэг гэр чинь 8 шүү дээ. Тэнгүүд миний партнерын мөнгө бол явчихж байгаа байхгүй тий. За тийм ээ тийм ер нь. За ерөнхийдөө тэгээд ойлгочихвол. За тэгээд 2 дугаар байшин болохоор зэрэг яг 2 дугаар орд болох үхрийн ордтой холбоотой. За үхрийн орд нь болохоор зэрэг яг өөрөө Венус буюу сугар гаргаар өдөртөлдөг. Гоо үзэсгэлэнгийн гараг шүү дээ. За тэгэхээр яг 2 дугаар байшингийн яг захирагч нь сугар гараг гэж ерөөд бол ойлгож болно. Сугар гараг болон үхрийн орд нь хоёулаа яг тийм тансаг сайхан зүйл, сайхан хоол, одоо идэлэл, үнэртэй ус зэрэгт ерөөд бол дуртай шүү дээ, тийм. Яг энэнийг бас 2 дугаар байшин илэрхийлдэг. Тансаг зүйлийг илэрхийлдэг. Сугар гараг нь яг өөрөө мөнгийг илэрхийлдэг шүү дээ. Үхрийн орд ч гэсэн яг өөрөө мөнгө санхүүг бас илэрхийлдэг, тийм үү? Энтэй үүнээс үүдээд 2 дугаар байшин бас яг өөрөө мөнгө санхүүг илэрхийлж байгаа юм. Гарагтай ер нь бол заавал холбоотой байдаг л гэсэн үг. Тэгээд жишээлбэл одоо Бархас бед гараг 2 дугаар байшин дээр байх юм бол мөнгө санхүүгийн тал дээр маш аз авчирна, ашиг орлого маш их байна гэсэн үг. Гэхдээ энэ нь яг өөрөө бүх үр дүн яг чамаас шалтгаална гэдгийг яг санах хэрэгтэй. Зүгээр л яг миний 2 дугаар байшинд Бархас бед байдаг болохоор би ажил хийхгүй гэдэг ч юм уу одоо үзэл бодол байж болохгүй. Яг өмнө нь ярьжсэнчлэн Бархас бед гараг чинь яг хард уурхтэй. Тэр бүх зүйлийг үнэлж ийж яг чам яг одоо хазыг авчирдээ шүү дээ тий. Тэгэхээр тийм болохоор энийг бас санах хэрэгтэй шүү. За тэгээд бас 2 дугаар байшин болохоор зэрэг яг өөрөө яг чамайг яг мөнгөнд хандах хандлагыг чинь илэрхийлдэг. Одоо жишээлбэл маш хурдан мөнгө үрждэг хүмүүс байдаг шүү дээ тий. Бас өөрөөр бас маш удаан ингэж хоримтлол үүсгдэг хүмүүс байдаг тий. Энэ мэтчлэн мөнгөнд хандах хандлагыг 2 дугаар хаус буюу гэр өгүүлдэг, илэрхийлдэг гэсэн. Өөрөө чинь мөнгөний үнц нь юу вэ гэдгийг харуулж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр яг өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй хүн мөнгө болон эд хөрөнгөөр одоо дутхгүй л гэсэн үг гэдгийг одоо 2 дугаар байшин илэрхийлээд байгаа юм л да. За тэгээ 2 дугаар байшин болохоор зэрэг өөрөө үн цэнийн гэр. За яг яагаад үн цэнийн гэр вэ гэхлээр бид бүхэн ямар нэгэн зүйлийг үн цэнтэй болохоор л худалдаж авдаг шүү дээ. Энэ яг надад яг ямар ашиг өгөх үү? Энэ яг ямар зүйл өгөх үү гэдгийг харж иж бид нэр худалдаж авдаг шүү дээ. Одоо жишээлбэл нэг юм сайхан уран зураг байлаа гэж бодлоо. Тэгэхээр тэр уран зураг одоо надад таашаал авчирж шүү дээ. Би харах тусмаа амар сайхан одоо санагдчихэв. Тийм болохоор би тэр уран зургийг одоо худалдаж авч байгаа шүү дээ. Тийм болохоор яг ямар нэгэн зүйл үн цэнтэй болохоор тэр үн цэнийг нь худалдаж авж байгааг 2 дугаар байшин илэрхийлж байгаа. Үн цэнтэй байж ижил тэр мөнгө зарцуулж байна гэсэн үг. Жишээлбэл 2 дугаар байшиндаа бас нөгөө нэг Меркуритэй хүн байж болно шүү дээ, тийм. Меркури эсвэл Жупитертэй хүн байж болно. Тэгэнгүүт тэр хүн одоо бусдад мэдлэгээ дамжуулах одоо сайхан үн цэнтэй гэж үздэг болохоор багш болохоор шийддэг ч юм уу, тийм. За тэгээд 2 дугаар байшин дээр байгаа орд нь болохоор зэрэг яг юу илэрхийлдэг вэ гэхэлэр чамайг юу эрхэмлдэг вэ гэдгийг илэрхийлдэг. Жишээлбэл хомхон орд байх юм бол чи яг тийм өвөрмөц байдал, шинэлэг байдлыг эрхэмлдэг юм байна. Тэ? Материал орд байх юм бол яг уламжлалыг эрхэмлдэг, шаргуу хөдөлмөрийг эрхэмлдэг гэсэн. Өмнө нь бүр яриад байсан өмч хөрөнгө гэдэг зүйл нь болохоор зэрэг материалыг эд хөрөнгө
мөнгө болон яг бие махбод чинь орж байгаа гэсэн үг. За тэгээд хоёрдугаар байшин болохоор зэрэг мөн бас уу авиасын одоо байшин, талентын байшин гэсэн үг. За тэгээд энд байгаа гаригууд нь болохоор зэрэг бага зэргийн хөдөлмөр шаарддаг гаригууд гэсэн үг л дээ. Одоо жишээлбэл Venus яах юм бол чи жоохон ингээ хөдөлмөрлөөд одоо мөнгөний тал дээр маш азтай байж болно гэсэн үг. Тэгэхээр маш бага зэрэг хөдөлмөрлөөд тэрхүү хөдөлмөрөөрөө амжилтанд хүрэхийг 2 дугаар байшин ерөөд бол илэрхийлдэг. Яагаад гэвэл 2 дугаар байшин угаасаа Venus буюу сугар гаригаар өдөртөлдөг болохоор хайр дурлал одоо азтай жижиг азын одоо гариг штэ тий. Тийм. Тэгээ ямар орд 2 дугаар гэртээр байхыг мэдмээрээвэл мэдээж төрсөн хэсэгтээсээ харж болно. Цаашдаа болохоор бит хоёр нүунийг илүү дэлгэрэнгүй мандалт ордуудыг ер нь л ярих байх. Жишээлбэл хоньны ордны мандалтай байвал 2 дугаар гэр дээр нь үхрийн ордороо ирэнгүүт ямар болдیں۔ Эсвэл зарим тохиолдолд хоньны орд нь бас 2 дугаар гэр дээр өөрөө ороод ирэх боломжтой байдаг гэл тээ. Тэр зүйлүүдийг бол дэлгэрэнгүй цааш ярина. За тийм. Тэгээд 2 дугаар байшин болохоор зэрэг мөн бас уу чамаг хамгийн сүлд нь одоо юу идэх дуртай вэ гэж чинь илэрхийлдэг. Одоо жишээлбэл халуун ногоотой зүйлс ч юм уу тий. Spicy, sour гэлтэй. Тий. За 2 дугаар байшин одоо нэг энэ хүрээд тосч байна. За 3 дугаар байшингийн тухай. За 3 дугаар байшингийн тухай. За 3 дугаар байшин болохоор юу гэж илэрхийлдэг вэ гэхээр мэдээж Gemini буюу ихрийн орд удирдах байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд тэнгүүдээ давхар Mercury орж ирж байгаа. За тэнгүүд 3 дугаар байшин болохоор оюун ухааныг илэрхийлж байгаа. Оюун ухаантай байдал. Тэгээд таныг хэрхэн бодож сэтгэдэг буюу thinking. За тэгээд харилцаа холбооны тэр салбар буюу communication. За тэнгүүд давхар siblings буюу таны яг хамаатан садан ах дүү үеэл юу гэдэг те. Ер нь бол яг гэрт нэг гэрт амьдарч байгаа хүмүүс байж болно. Гэтэ аав ээж бол биш зөө. Яг төрсөн дүүч юм ерөөсөө их эсвэл хамаатны нэг айлж идэм. Тэнгүүтээ бүр хөршийг илэрхийлдэг. Хөрш ялыг хүртэл багтаадаг. За тэнгүүтээ social activity буюу нийгмийн тийм идэвхтэй байдлыг ч бас илэрхийлдэг. Бас нийгмийн одоо идэвхтэй байдал нөлөөлөх сонирхол, нийгмийн сонирхол, нийгэм чиглэлийн сонирхол ч юм уу тиймэрхүү зүйлсийг илэрхийлнэ. За тэгээд бас нэг өөр бас чухал гэдэг зүйл нь болохоор бага боловсрал. Одоо бага насны боловсрал гэх юм уу? Тэр зүйлийг илэрхийлдэг. За тэгээд бас 3 дугаар байшин болохоор зэрэг бас богино аяллыг илэрхийлдэг. Бас чиний суралцах хэв маягийг чинь илэрхийлдэг. За тэгээд чи хичнээн одоо ингээл ямар тийм сайхан одоо бүр тийм great idea гэдэг дээ шүү дээ. Бүр ингээл амар гал гарсан маш тийм том санаа. Тийм байлаа гэж бодъё. Тэрийгээ чи бус хүмүүстэй хуваалцахгүйгээр тий. Ингээ хэрэгжүүлж чадахгүй шүү дээ. Яг өөртөө ингээл байлгаалах юм бол бус хүмүүст хэлэхгүйгээр ямар нэгэн байдлаар ингээд хэрэгжүүлж чадахгүй болно. Яагаад гэвэл тухайн одоо санааг чи ганцаараа л угаасаа ингээд хэрэгжүүлнэ гэж бодож чадахгүй шүү дээ. Of course одоо мэдээж ихтэй хуваалцах хэрэгтэй. Тийм болохоор одоо 3 дугаар байшин энэ дээр чухал болж ирж байгаа. За тэгээд 3 дугаар байшин болохоор зэрэг чамайг яг яаж хэрхэн харилцдаг вэ гэдгийг илэрхийлдэг. Бустай хэрхэн холбогддог вэ гэдгийг илэрхийлдэг. Унших болон бичгийг бас илэрхийлдэг. Wearable авьяасууд бас энэ тамаатай. Бас нэг чухал юм хэлжээ. Яг 3 дугаар байшинтай яг тийм холбоотой биш үуч магадгүй. Яг ингээд гариг, орд болон гэр гэдэг энэ 3 зүйл байгаа шүү дээ тий. Тэгэхээр энийг яг яаж унших вэ гэхэлэр гаригууд нь яг юу болж байгааг харуулж байгаа. Яг юу болоод байна. Харин ордууд нь болохоор зэрэг яг хэрхэн яаж болоод байгаа. Ямар шин чанар байна тий. Тэнгүүд байшингууд нь яг хаана болоод байгаа гэдгийг ерөөхдөө бол илэрхийлж байгаа. Тэгэхээр юу, яаж, хаана болоод байгаа гэдгийг яг ингээд уншиж болно гэсэн. Гэдгээр энэ гураар ерөөхдөө бол нэгтгээд уншиж болно. За тэгээд буцаа 3 дугаар байшин руу оръё. За тэгэхээр 3 дугаар байшин болохоор зэрэг яг одоо чиний одоо бага боловсрал гэж ирсэн шүү дээ. Тэгэхээр бага боловсралтай яг чи яг яаж хандсан. Тэгээд бас бүр чиний яг бага ангийн багшиж нь хүртэл илэрхийлж байгаа.
За тэгээ харилцааны бүх хэрэгслийг илэрхийлдэг. Цаас, харандаа, одоо утас, тий одоо богино долгион, машин тээвэр, одоо радио гэх тий тиймэрхүү зүйлүүдийг бас илэрхийлнэ. Одоо тээвэр болон тээврийн хэрэгслийг илэрхийлж байгаа. Ачааны машин, автомашин, ундаг дугуй. Тэг яг нөгөө завийг бол илэрхийлдэггүй. Зав бол 12 дугаар хаустай. Тий 12 дугаар хаустай холбоотой болохоор. Устай холбоотлоор. Аха. Тэгэхээр энэ бүх зүйлийг ерөөдөө бол яг 3 дугаар хаус буюу 3 дугаар гэр нь илэрхийлдэг юм байна. За тэгээд 3 дугаар байшин болохоор зэрэг яг өөрөө Cairn House гэж ерөнхийдөө явдаг. За Cairn нь болохоор зэрэг монголоор орчуулбал яг уналтын одоо гэрэл гэсэн үг л дээ. Ерөнхийдөө бол энэ гэрүүд дээр байгаа гаригуудын одоо хүчин сулардаг. За Cairn буюу сулларсан энэ унсан энэ гэрүүдэд юу орд юм бэ гэхлээр 3, 6, 9, 12 ордог. Эдгээр гэрүүд нь хүнд яг яаж нөлөөлт юм бэ гэхлээр бие махбод гэхээсээ илүү оюун санаанд нь нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр 3 дугаар хаус гэдэг чинь угаасаа одоо communication, thinking гэх мэтчлээ одоо харилцаа холбоо, бодох, бодлого, тэг унших, бичих гэх мэтчлээ яг энэ тарихтай холбоотой л одоо зүйл хөвчлэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг илүү оюун санааны төвшөнд илэрч байгааг бас харуулж байгаа. За тэгээд 3 дугаар байшин болохоор зэрэг хүний хувьд 3 дугаар байшин яг хүнээр төслөх юм бол хөлд орж байгаа хүүхэд гэсэн. Тэгэхээр яг дөнгөж хөлд орж байгаа хүүхэд ингээл дөнгөж ингэж яриад дээ. Тийм. Ба гэж юм дээ хөрхөн. Тэгэл яг дэлхийн ертөнцийг маш юм сонирхолтой гариг гэж ингээл бодоол те. Ингээл ийшээ ингээл бүгдийг хараад вау гэж бодоол те. Одоо тэгдэж штэ те. Ер нь бол тэгдэж штэ. Нэрээ тэр гоё юу байсан те. За тэгээд тийм байдэн штэ. Тэгэхээр маш тийм сониуч тийм зантай байдаг болохоор 3 дугаар байшин яг юм хөлд орж байгаа жоох хүүхдэр ирэхэд бол зөксөлж болно. Тэгээ угаасаа энэ хугацаанд гэх юм уу тий хөлд орж байгаа үед чинь айгу мөлхөн налхан гэдгээл тий эцэг ихтэй нь ойлгомжгүй байдлыг зөндөл үзүүлнэ шүү дээ тий. Юм л тийм нэг нь. За тэгээд 3 дугаар байшин болохоор зэрэг бас нөгөө ах トゥ хамаатан садан нөгөө ах эгч нар. Тийм ах эгч нарыг илэрхийлж байгаа. Нагад зах авах эгч тий. Голын хамаатан садан гэх мэтчлэн дээ. За тэгээд бас чамтай ойр амьдарч байгаа хөрш болон талиудыг илэрхийлнэ. 3 дугаар байшин яг суралцах харилцаа холбоо тэр бүх зүйлийг илэрхийлж байгаа болохоор чамайг яг сурах хэв маягийг чи илэрхийлж байгаа. Зарим хүмүүс одоо ямар нэгэн зүйлийг уншиж ингэж сурдсан шүү дээ тий. Уншиж ингэж оюун тоонд нь үлддэг бол зарим хүмүүс сонсоод оюун тоонд нь ингэ үлдчихдэг. Зарим хүмүүс заавал ингэ бичиж тэмдэглэж ингэ одоо санд шүү дээ. Тэр бүх зүйлийг ерөөдөө бол 3 дугаар хаус илэрхийлж байгаа. Хинтээ яаж учраа олцох хэл амаараа. Тэрний бас авьяас чадварыг илэрхийлж байгаа. Тэгээ харилцаа холбооны одоо хэм маягийг илэрхийлж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд одоо гаригууд 3 дугаар байшин дээр одоо ямар байдлаар нөлөөлж болох уу гэдэг жишээ хам бол за хэрвээ сувгар гариг хэрвээ ингээд 3 дугаар гэр дээр байх юм бол тэр хүнд ер нь маш тийм үгийн урлагтай холбоотой авьяасыг өгдөг байлээ. Одоо нэг хүнийг харж байхад бол ингээд сувгар гараг нь 3 дугаар гэр дээр байсан. Тэнгүүд тэр хүн болохоор өөрөө яг ингээд үг аягүй сайн зохиож шүлэг бичдэг. Тийм байсан байгаа байхгүй. Тэгэхээр гаригууд бол тухайн салбарт бол бас янз бүрийн нөлөөллийг өгч байгаа. Өөр нэг жишээ юм бол яг юм Uranus буюу Тэнгэрийн ван 3 дугаар гэр дээр байгаа технологиуд тэр хүн яг багтаа ингээд амар баг сургалт амар юм суралцахыг одоо левел гэсэн үг шүү дээ хүсдэггүй. Ингээд бусдаас ингээд баг ангид амар өөр хөвгт байсан байдаг ч гэдэг юм уу те. Өөрийнхөө суралцахыг хүсдэг. Өөрийнхөө бусдтай харилцахыг хүсдэг. Тэгээ бас амар эрхчлөөтэй байхыг хүсдэг ч байсан юм уу те. Тиймэрхүү шинж нэг ингээд илэрхийлж явж байгаа. Тийм. Наадэр ч бас ингээд нэмэх юм бол Эйнштейн одоо Тэнгэрийн ван нь 3 дугаар хаус дээр байсан. Тэгэхээр 3 дугаар хаус дээр Тэнгэрийн ван байх юм бол нэлээд ухаантай болдог. Бод гариг гэж байдаг шүү дээ тийм. Меркурий гариг. За Меркурий маань 3 дээр байхаараа одоо яг өөрийнхөө
захирдаг байшин дээр л байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тухайн хүн маш ухаантай болон маш одоо шүлгийн аюустай бас болдог. Гэх мэт ер нь бол зүйлсээр л илэрч байгаа тий. Тэнгүүд ордууд бол бас 3 дугаар гэр дээр байгаа шалтгаалаад ямар явах гэдгийг илэрхийлж болно. Жишээлх юм бол Арслан 3 дугаар гэр дээр байл гэхэд тэр хүн ер нь л харилцан яриан дээр өөртөө итгэлтэй ярьдаг. Бустай харилцагтай амар өөртөө итгэлтэй байдаг гэдэг ч юм уу тий. Эсвэл ямар нэг тийм бүгийн баялаг маялгийг ингээд аюу сайн илэрхийлээд хүмүүст ингээд дүр төрхөөрөө харуулж чаддаг ч юм уу. Тиймэрхүү зүйлийг илэрхийлж байгаа гэдэг олон шинж чанар бол байна. Байна. За тэгээд 3 дугаар гэр нь болохоор зэрэг яг зөвхөн мэдээлэл цуглуулгатай холбоотой байдаг. Харин энэхүү цугларсан мэдээллийг яг яаж хэрхэн мэдлэг болох вэ гэдгийг 9 дугаар одоо байшингаас бид нар харж байна. Өмнө нь хэлсэнчлэн одоо богино хугацааны аялал тэр бүх зүйлийг илэрхийлдэг гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр бас энэ нь тээвэртэй холбоотой болчихж байгаа гэсэн үг л дээ. За тэгээд яг сая хэлсэнчлэн та бүхэн яг өөрийнхөө одоо 3 дугаар гэр дээр яг юу вэ те? Одоо ямар гариг вэ? 3 дугаар гэр чинь яг ямар ордоос эхэлж ийн гэдгээс хамаарат яг өөрийнхөө суралцах хэв маягийг ерөөд бол бас тодорхойлох боломжтой. За мөн бас хүү ихрийн орд бас яг хэддүгээр байшин дээр байна гэдгээс шалтгаалаад одоо тухайн хүн хинтээ ингээд харилцах дуртай вэ гэдэг нь бас гарч ирдэг. Одоо жишээлбэл ихрийн орд 4-р байшин дээр байлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол тухайн хүн гэртээ байхдаа гэрийнхэнтэйгээ маш их ярьдаг, яриасаг хүн болдог. Энэ л байнгын санаа бодол солилцдаг тий. Гэрийнхэнтэйгээ л хавбацчдаг тийм хүмүүс эд штэ. Хамаагүй байрал уужчдаг гэдэг шиг л. Тэгэл 6 дугаар одоо байшин дээр ихрийн орд байх юм бол бас одоо ажлынхантайгаа илүү ярьдаг тий. Одоо ажлын хав бацдаг хүмүүс гэж байна штэ. За тийм яг хав бацах гэж ойлгох юм байгаа л. За ямар ч гэсэн тийм хүн болдог гэсэн үг л тий. За одоо тэгвэл 4-р байшин руу оръё. За тэгээ. За манай Angular House-ийн нэг гэж шүү дээ. Гэр бүлийн салбар гэдгийг илэрхийлж байгаа. За ингээд бүгдээрээ гэр бүл рүү орцгоо. Гэр бүлийн сэтгүүл орцгоё. За 4-р байшин маань болохоор одоо таны гэрийг илэрхийлдэг. Одоо яг ингээд төрсөн гэр гэдэг шиг тэр home тэр илэрхийлж байгаа. За тэнгүүд таны үндэс угсаа яс язгуур гэдэг илэрхийлж байгаа. За мөн таны одоо гэр бүл буюу яг нэг гэрт ингээд ам бүл гэд амьдарч байгаа. Тэр гэр бүлийг илэрхийлнэ. Дээрэс нь self care буюу өөртөө тавьж байгаа анхаарал халамж. Өөртөө хайртай байдлыг илэрхийлж байгаа. За тэнгүүд emotions буюу таны сэтгэл хөдлөлийг. За тэгээ foundations буюу ямар нэгэн фонд ээжийг бас илэрхийлж байгаа. За дээрэс нь хүүхдүүд буюу хүүхэд. За тэгээд эмэгтэйчүүд болон femininity буюу эмэгтэйлэг шинж чанар. За энэ зүйлсүүдийг илэрхийлж байгаа. За тэгээд 4-р байшин болохоор зэрэг яг өөрөө язгуур хусаа удам содөр. Тэгээд бас яг чиний гэрийг илэрхийлдэг. За тэгэхээр яг үндэс хусаа гэж ярил л да тийм үү? Тэнгүүд үндэс хусаа гингүүд бид нар яг модны хувьд ярих юм бол модны үндэс гэдэг чинь ямар нэгэн зүйлийг эхлүүлж байгаа зүйл хэдэн шүү дээ тий. Тэгэхээр чи тэр үндэсээс эхлээд ургаж байгаа гэж ерөнхийд бол ойлгож байна шүү дээ тийм үү? За тэгэнгүүт 4-р байшин болохоор зэрэг яг төрсний үсэгт дээр хамгийн доор байдаг зөө. Тэгэхээр хамгийн доор байдаг болохоро мөн ингээд үндэс хусааг илэрхийлж байгаа гэсэн. Нэг чамааг үндэсээр чинь ингээд одоо үндэс хусааг чинь одоо тийм ургуулад чамааг илэрхийлж байгаа л одоо гэсэн үг л дээ. Тэгээ дээрэс нөгөө нэг хов хүн яаж хөгжиж ямар хүн болгоно гэр бүлийн шалтгаалдаг. Гэр бүлийн суур хүмүүсийн шалтгаалдаг. Тэрнтэй бас холбоотой. Тэгээд төрсний хүснэгтээ ихний 6 гэр нь болохоор зэрэг яг хувийн байшингууд гэж явагддаг. Яг чамтай өөртөө чинь илүү холбоотой одоо зүйлс ихний 6 дээр байдаг. Харин дараагийн 6 буюу 7-оос 12 дугаар гэрүүд нь чамаас одоо бусад хүмүүстэй холбоотой. Одоо зүйлсийг илэрхийлдэг. Тэгэхээр хувийн байшингууд нь болохоор зэрэг 1-ээс 6 гэсэн. 4-р байшин болохоор зэрэг яг өөрөө чиний private life-ыг илэрхийлдэг.
Private буюу одоо бусдаас нууц байх, нууцлаг амьдралыг чинь илэрхийлж байгаа гэсэн. Тэгэхээр чи энэхүү амьдралаа зөвхөн одоо гэр бүл, дотны хүмүүс, одоо маш дотны найзуудтай л ерөөхдөө харуулна шүү дээ, тий. Яг чиний чин үнэж тэр нууцлаг зүйлсээ. Тэгэхээр тэрийг болохоор зэрэг дөрөвдүгээр байшин илэрхийлж байгаа. За тэгээд яг сая чиний хэлсэнчлэн яг за тэгээд дөрөвдүгээр байшин болохоор зэрэг яг чиний зуршлыг бас илэрхийлдэг. Тэгээд real estate гэж бид ч үйл хөдлөх хөрөв тэрийг илэрхийлж байгаа. Тэгээд яагаад гэх юм бол өөрөө дөрөвдүгээр чимлэхийн ордор их орон илэрхийлдэг шүү дээ. Тэнгүүдээ цаашаа сараар давхар төртөлж байгаа болохоор бас өнгөрсөн цаг хугацааг бас илэрхийлж болно. Яг чи эхлээд жоохносоо тустай гарах хүртлээ эцэг хийхийг гэрт амьдарч байгаа. Тустай гарчаад өөрийнхөө гэрт амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ хоёрын алийг илэрхийлэх юм бэ гэж одоо бодох хэрэггүй. Энэ хоёрыг хоёулангийн чиний дөрөвдүгээр гэр илэрхийлж байгаа. Яг чиний гэр гэж үзэж байгаа тэр газрыг л дөрөвдүгээр гэр илэрхийлнэ гэсэн үг. Гэрийг илэрхийлдэг гэр гэсэн үг. За тэгээд дөрөвдүгээр гэр болон хоёрдугаар гэр эсвэл 6 эсвэл 10 дугаар гэр ямар нэгэн байдлаар холбоос тогтоох юм бол тухайн хүн одоо real estate agent гэж бид нь шүү дээ. Үйл хөдлөх хөрөнгийн зуучлагч. Тийм зуучлагч тийм хүн болдог. Тийм хүн болмоо. Тийм хүн болох одоо магадлал ихтэй гэсэн үг. Тэр тал дээр айгүй мэдлэг мэдрэмжтэй байна л гэсэн үг шүү дээ. За тэгээд яг сая чиний хэлсэнчлэн дөрөвдүгээр гэр нь болохоор зэрэг өөрөө cancer буюу мэлхийний орд болон сартай холбоотой. Мэлхийний орд чинь өөрөө болохоор зэрэг ээжийг илэрхийлдэг шүү дээ. Их хүнийг илэрхийлдэг. Тэгэхээр дөрөвдүгээр гэр нь яг өөрөө бас ээжийг илэрхийлдэг. Тийм магадлал өндөр болдог. За яг зарим хүмүүс болохоор зэрэг дөрөвдүгээр гэрийг аав илэрхийлж байгаа гэх тохиолдол бас байдаг. Ер нь бол эцэг эхийн аль нэгийг гэж ер нь л ярьдаг тийм. Тэгж ер нь ирэхэд бол явдаг. За тэгээд бас нэгэн ингээд сонирхолтой зүйл хэлье. Тэр нь болохоор зэрэг яг өвөө эмээг болохоор зэрэг бас илэрхийлдэг гэр гэж байдаг. Нэг болон 7 дугаар гэр нь өвөө эмээг илэрхийлдэг юм байлээ. Тэгэхээр одоо өвөө эмээ чинь яг ямар байна гэдгийг бас нэг болон 7-оос одоо харж иж болно. Дөрөвдүгээр гэр нь болохоор зэрэг яг чамааг яг стрессээ хэрхэн даван туулахыг илэрхийлдэг. Яг бас өөрөө яг хайраа яг яаж илэрхийлж ийнэ гэдгийг бас илэрхийлж байгаа. За тэгээд дөрөвдүгээр гэр нь бас өөрөө яг суур хүмүүжлийг илэрхийлдэг. За суур хүмүүжил нь болохоор зэрэг яг тухайн гэр бүлийнхээ зан заншил тий. Одоо соёл тэр бүх зүйлийг илэрхийлж байгаа. Тэгэхээр тэр бүх зүйлээр бид нэр хүмүүжээд одоо энд байгаа л гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр дөрөвдүгээр гэр нь болохоор зэрэг яг эцэг эх чинь чамайг яг яаж хүмүүжүүлсэнийг харуулж байгаа. Одоо нөө хүнтэй суугаад бас нэг гэр бүл болт шүү дээ тий. Тэр бол ер нь дөрөвдүгээр гэр бол биш шүү дээ. Яг чи бага хасаа яг ямар гэр бүл тамд үсэн тэрийг л дөрөвдүгээр гэр илэрхийлж байгаа. Ер нь бол тийм. Тэгээд хүнтэй суугаад гэр бүлтэй боллоо гэж бодож л тий. Тэнгүүд тэр нь бас яг дөрөвдүгээр гэр нь яг одоо яаж хандахыг бас дөрөвдүгээр гэр нь ерөөд бол хэлж байгаа л гэсэн үг л дээ тий. Яг нөө хүүхдээ чинь дөрөвдүгээр гэр нь алчна л та. Ер нь бол тийм. За тэгээд дөрөвдүгээр гэр нь болохоор зэрэг яг бас өөрөө нөгөө нэг эхний ордыг ярьж ирсэнчлэн инстинкт зөн совин зэргийг бас илэрхийлдэг. За тэгээд дөрөвдүгээр гэр нь яг өөрөө angular буюу тий сая хэлсэнчлэн үнцгийн гэр болохоор энд байгаа гаригууд нь маш хүчтэй болдог. Одоо яг үнцгийн гэрүүд ч яг ингээ харангууд дандаа кардинал ордод байгаа байхгүй. Тий. Хонь мэлхий жинлүүр болон батар дээр яг тогтоод байгаа. Тэгэхээр энэ ордод дээр нь холбоотой болдог гэсэн үг. Дөрөвдүгээр гэр нь болохоор зэрэг илүү бие махбодын төвшөнд илэрдэг. За тэгээд дөрөвдүгээр гэрийг бас өөрөөр имом коели гэж ирээд бол нэрлэдэг. Төрсний хэсэгтэн дээр харах юм бол IC гэдэг. Тэгээд энэ нь болохоор зэрэг яг латинаар тэнгэрийг ёруул гэсэн үг юм билээ. За тэгээд дөрөвдүгээр гэр нь яг чиний чамд өгж байгаа сэтгэлийн амар амгалантай газрыг илэрхийлж байгаа. Тайвшрал те амар амгалан сэтгэл ханамжтай байдаг тэр газрыг чинь илэрхийлж байгаа. Хамгийн одоо safe буюу хамгийн тухтай одоо хамгийн аюулгүй гэсэн тэр газрыг
илэрхийлдэг. Тэгэхээр ихэвчлэн энэ нь болохоор зэрэг ихэнх хүмүүсийн хувьд гэр нь байдэн шүү дээ. Гэхдээ яг одоо abusive буюу яг юм одоо дарамттай тийм гэр бүл төрсэн хүмүүс байлаа гэж бодоход одоо зарим хүмүүсийн хувьд тэр нь хамгийн одоо сэтгэл санааны амар амгалан байдаг газар нь 4-р гэр болж ирж байгаа гэсэн үг л дээ. За тэгээд 4-р гэр дээр байж байгаа ордууд нь болохоор зэрэг бас өөр нөлөөлж байгаа. Одоо жишээлбэл жинлүүр эсвэл сугар гараг байх юм бол тухайн хүн гэрээ ингээд маш тийм интерьер дизайн одоо юм гоё амьдрах дуртай ч гэдэм үү. Гоё гэрт амьдрах дуртай байдаг ч юм уу те. Эсвэл яг гэр бүлтэй яг ямар ч тийм хэрүүл маргаан гаргах хүсэл ерөөсөй байдаггүй те. Одоо жишээлбэл ямар нэгэн байдлаар ингээд хүүхдүүд нэг хэрэлдэж илээ гэж бодоход хүүхдүүд те болцгоо. Нэг ч юм уу те. Би танарт сум өгье. Энэ сумыг олыг нь хугарахгүй. Нэг нь хугарнаа. За тийм ээ. Ерөнхийдөө алангоо хий. Одоо ерөнхийдөө явж байгаа л гэсэн үг л. Йоо за. Тэгээд бас дээрээс нь номын орд хэрвээ 4-р гэр дээр байх юм бол амар гэр бүлээрээ аялах дуртай. Эсвэл зүгээр гэртээ байхдаа гадаад хэлээр ярьж мэрдэг. Амар тийм л байх юм шүү дээ. Тийм. Хэрвээ матер байх юм бол тэр хүн гэртээ амар хариуцлагатай хүн. Гэр өстө гэр шиг л байх хэвээр. Хүн болгон ийм өргөтэй. Өргө байх юм бол амар цэвэрч байх хэвээр. Тийм. Амар цэвэрч байгаа л тийм. Тийм. Энд нэг тоос байна. Энийг ингээ арчиж гэдэг ч юм уу тийм амар нэг тийм цэвэрч гэртэй. Тэгээд 4-р гэр дээр байгаа одоо бас гаригууд нь бас өөрсдөө одоо чухал болж ирнэ. За жишээлх юм бол Тэнгэрийн ван. За Юранус 4-р гэр дээр байх юм бол тэр хүн гэртээ ирвэл амар өрмөц гэгддэг ч юм уу тийм. Эсвэл гэртээ ер нь амар дураараа байх дуртай. Эрхчлөөтэй жинхэнэ эрхчлөө гэрээс юм мэдэрдэг. Жохон замбраагүй байх дуртай гэсэн үг л тийм. За тэгээд бас одоо ангараг гараг байх юм бол жоохон гэр бүлд нь хэрүүл маргаан хүчирхийлэл ихтэй байсан байх хэрэгтэй байдаг гэж болно. Тийм ер нь жоохон хэцүү. За санчир гараг байх юм бол жоохон хүүхдэн үеэр амьсгалтай болно гэсэн үг. Эцэг гэхээс ер нь л аль нэгсэн ч юм уу ямар нэгэн тийм хайр халамжийг жоохон ингээд төдийлөн авч дутмаг хязгаарлалтай байсан гэсэн үг л дээ. Тийм, тиймэрхүү байна гэсэн үг. За тэгээд Плуто буюу дэлхийн он гараг байх юм бол үеийн үрийн хүчтэй холбоостой болдог. Одоо гэр бүлийн үеийн үр гэсэн үг. Тэгэхээр яг өмнө нь ancestor гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр өмнөх үеийнх нь хүн өв гисгүүдийнх нь одоо үеийн үр нь чамд ирж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ бол нэлээд хэцүү placement буюу одоо гэр бүлтэй холбоотой гэрт ер нь л ихтэй чөө гаргууд л байвал гэхгүй. Ер нь жоохон хэцүү. За тэгээд 4-р гэр нь яг өөрөө бас үеийн үрийн байшин. 4, 8 болон 12 яг энэ гэрүүд болохоор зэрэг яг үеийн үрийн байшин гэж ерөөд бол явагддаг. 4-р байшин болохоор зэрэг яг өөрөө үеийн үрийн гэр. За яг яагаад үеийн үрийн гэр вэ гэхлээр яг усны байшингууд бүгдээрээ үеийн үртэй холбоотой байдаг. 4, 8, 12 дугаар байшингууд нь ерөөд бол үеийн үрийн байшин гэж ер нь бол явагддаг. Энэхүү гэрүүд дээр ямар нэгэн одоо тий гаригууд байх юм бол жоохон үеийн үртэй хүн байна гэж ер нь л ойлгож болох юм нэлээ. Тий. Жах эгөөсөсөж шүү тий. За ер нь л тий 4-р байшин болохоор зэрэг бас өөрөө чиний өндөр насыг илэрхийлдэг. Тэгэхээр чи маш тийм өндөр настай болчоод яг өвлсөн амьдралаа хэрхэн өнгөрүүлэх гэдгийг 4-р байшин илэрхийлж байгаа. Тэгэхээр жишээлбэл одоо сугар гараг байх юм бол нэлээд одоо тий таашаалтай одоо бүр жинхнээсээ өндөр насаа одоо мэдэрсэн амар сайхан өнгөрүүлнэ гэсэн үг шүү дээ. Бүхэн хөлтлийн өргөд бол 50 сайхан өндөрнаа л гэсэн үг л дээ. Эсвэргээрээ өөр санчир манчир гараг мараг тий байх юм бол ганцаардах юм. Тийм ганцаар. Эсвэл ингээд амьдралынхаа сүүлийн мөчүүдээ айгу хэцүү хүнд хэцүү туулах ч юм уу тий. Тэгээ хэцүүлийг дээжлэхэд бол. За энэ талаар ер нь дараа ярьцгаая. Дараа ер нь дэлгэрэнгүй хаус болгон дээр ямар юу байрлах хэсгийг дэлгэрүүлэх гэж бодож байна. За ингээд 4-р байшин энэ үрээд одоо дуусч байна. За тэгээ та бүхэнд 1-ээс 4-р гэрийн талаар ерөнхийд нь ярьж өглөө. Тэгээ цаашаа бол дахиад бидэнд
8 гэр байна. Тэрийг дараагийн подкастуудаар бид дэлгэрэнгүй ярина. Тэгэхээр дараагийн подкаст дээр 5-аас 8 дугаар гэрийг ер нь ярина гэсэн үг л дээ. За энэ хүртэл сонсон та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд бид хоёр бас хаяа нэг завгүй байгаагаас үүдэн подкаст ерөөсөй бичих боломж олдохгүй байгаа. Тэгээд бүх зүйлд уулзал өчий. Хаяа нэг алга болчиход байгааг уучлаарай. Харин дэмий уучлаарай. За тэгээд энэ хүртэл сонсон бүгдээрэнд нь маш их баярлалаа. За дараагийн дугаар хүртэл stay tuned. Бид нарыг хүлээж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Гоё юм бичдэг хүмүүст баярлалаа. Баяртай. Баяртай.